Оройн мэд хөрөнгө оруулагч нараа. За энэ чартыг харж ерөөхдөө нэлээд завгүй цагаа өнгөрүүлж байгаа. За энэ юуны чарт бэ гэх юм бол зэсийн үн ханш. Та харж байгаа бол 2000 оны үеэр 500 грамм муу 1 паунд зэс тий $1 үнэтэй байсан. За тэгээд 2001 он хүртэл бүр ингээд 60 цент л унаад. Тэгээд юу болсон бэ гэх юм бол 2001, 2, 3 оны үеэр ер нь бол хятадын эдийн засаг сэрсэн. Манай технологийн салбар цахилгаан эрчим хүч ерөөдөө нэлээд эрсдэл өндөртэй болоод тэгээд та харж байгаа юм бол 2001 оноос 2006 оны хооронд тэ зэсийн үн ханш яасан бэ гэвэл одоо хэдүүлээ зүгээр харцгаая. За эндээс тавьчих. Энэ хүртэл ингээ явна гэдэг чинь 400%-аар өссөн. Окей. За тэгээ энэс болж бас зэсийн хайгуулга нэлээд эрчтэй болж эхэлсэн. Тэгээд таад мэдж байгаа энэ үеэр ер нь бол манай Монголд оюу толгойн орт ингээд илэрсэн, баталгаажсан. За тэгээд таад харж байгаа бол энд нэг навс унаад $4-оос $1.2. Тэгээд бас нэг хэлэхэд энэ logarithmic chart шүү заяа. Яг linear chart бол биш. Окей. За тэгээ 2007-8 оны эдийн засгийн хямрал бол зэсийг нэлээд хүнд цогсон 1.2 дээр. Тэгээ шууд буцаагаад босч ирсэн. Тэгээд энэний дараа таад яг харж байгаа юм бол reverse cup and handle байгаа ч тий. Энэ ерөнхийдөө нөгөө тал руугаа харсан cup and handle энэ нөгөө handle ингээл явцсан байгаа. Яг ингээд энэ chart-ыг эргүүлчих юм бол окей. За тэгээ 2016 онд ер нь буцаага $2 молор руу унаад тухайн үед бас манай Монголын оюу толгой гих мэдчлэн маргаан заргаан гих мэд. Тэгээ өнөөдөр тий ковидын үеэр юу болсон бэ гэх юм бол бас нэг навс унтсан $2 хүртэл. Тэгээ тэрний дараа бол 4.7 одоо ерөөхдөө энэ $4.95-оос 3.2-ын хооронд им rangeтэй ингээд арилжаалаад явж байгаа. Гэхдээ та харж байгаа юм бол энэ тий ascending triangle тэгээд хизээ нэг цагт энэ бол шийдэгдэнэ. За хизээ юм бэ гэх юм бол ерөнхийдөө айгүй ойрхон байгаа нэг жилийн дотор энэ явах бах. За тэгээд энийг харахаар нэлээд их energy энэ дотор ингээд цуглардсан байгаа. Таад нь харж байгаа бол coiling тий. За тэгээд эндээ одоо ингээ яг стресс нь үүсээд тэгээд таамаг юу юм бэ гэх юм бол энэ ер нь бол дээшээ явах магадaltaй. За хэр их явах потенциалтай юм бэ гэсэн одоо нэг асуудал байна. За ер нь бол ингээ харах юм бол энэ triangle-ийн за ер нь бол эндээс энэний хооронд ерөөхдөө явах потенциал байгаа. Эндээ 400%-аар явсан байна. За тэгээд хэдүүлээ энийг copy хийчихэд ийшээ ингээ зүгөө явчих юм бол за logarithmic chart тэрийг битгий мартаарай заяа. Окей. Ер нь бол энэ $9 хүртэл явах боломжтой. За энийг тий ингээд татчихъя гэх юм бол бас юу гэж болох юм бэ гэх юм бол бүр ийшээ татчих болно. Тий ер нь бол энэ ам хүртэл ингээд татчихъя. За тэгээд ерөнхийдөө хаа хүртэл явах потенциалтай юм бэ? Хэдүүлээ харцгаая. Яа өөрийнхөө офс дээр байхгүй болохоор жоохон хөдөлгөөнүүд нь жоохон удаа. Окей. За тэгээ хаварт явах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 9 хүртэл явах боломжтой. Одоогийн байдлаараа 5.2 дээр явж байгаа. $9 хүртэл эндээ breakout хийчих юм бол зис олборлогтой компаниуд ерөөхдөө ашигтай ажиллагаа нь шал өөр болно. Одоо жишээлбэл манай оюу толгойн орт бүр ашигтай болно. Эрдэнэт гих мэдж манай Монголын экспортын хэмжээ валютын орлого ерөөхдөө эрс сайжирна гих мэдчлээ. Нэгдүгээрт биднэрт ерөөхдөө сайн манай Монголын эдийн засагт бол сайн нөлөөлөл манай Монгол дотор илүү их мөнгө эргэлтэн. Гэхдээ ерөөхдөө энэ алтан дээрээ ер нь бас иймэрхүү урт хугацааны чарт харагдаж байсан. Тэ ерөөхдөө айгүй урт хугацааны consolidation яваад тэ айгүй explosive move болох магадaltaй. Хугацааны арилжаа хөрөнгө олт тэ мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тэ. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хувиар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар $-оор тэ ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Silver дээр
бас айгүй урт хугацааны cup and handle үүссэн тий. Энэ бол нөгөө gigantic cup and handle нэг бас өмнө ярьжсэн техникийн зүгээс одоо яг ингээ breakout хийх гээл явж байгаа мөнгөтэй $48-тай gold та тарж байгаа юм бол бас ascending тий. Ингээд нэлээд томоохон triangle ascending triangle байсан тий. Та энийг харж байгаах тий. За тэгээ ер нь бол техник талаасаа ингээ харахаараа тэ алт бол яг нэг шийдвэр гарах гал тэгээ энэ хизээний чарт юм бэ гэх юм бол бүр 80-аад онд эхэлсэн чарт тэ тэгээ одоо дүнгиж эндээ breakout хийж эхэлж байгаа гэдэг чинь өшөө ерөнхийдөө бол явах потенциал бол алтын хувьд бол байгаа. За иймэрхүү техник шинжилгээ би бол өөрөө хийх дуртай. Яагаад гэх юм бол нэг цагийн чарт, нэг өдрийн чарт нэг амар оновчтой биш. Тэ хамгийн precise chart нь юу юм бэ гэх юм бол супер урт хугацааны чартууд шүү. За тийм учраас алтан дээрээ ийм зурагтай байгаа. Одоохон төр зүртэй нэг завсарлага авцсан байгаа. Зис дээрээ бас 20 жилийн техникийн нэг зураг харагдаж байгаа. Тийшээ ерөөхдөө хэдүүлээ хөрөнгө олт хийх ёстой. Одоо зүгээр нэг цаг хугацааны асуудал. За энэ бол logarithmic хийхгүй. За тэгээд дараагийн юун дээр юу юм бэ гэх юм бол энэ нефт хизээний цагт ёроолтой хөрчин. Та тарж байгаа юм бол 2017 оны үеэр тий 30 мууч 20 хэдэн доллар руу бүр бурддаг л байсан. Одоо 60 хэдэн доллар дээр явж байгаа. Энэ нефтний зах зээл дээр шинжилгээ хийдэг хүмүүс equilibrium price одоо дэлхийн эрэлт нийлүүлэлт баланслсан үн хан шид дээр явж байгаа юм бэ гэх юм бол ойролцоог 55, 56, 57 доллар гэж байгаа. Гэхдээ одоо Европын газ нефтний агуулгууд бүрэн дүүргэлттэй бол биш. Америкт бас яг адилхан. Тэгээд та харж байгаа юм бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд ер нь бол энэ нефтний сектор руу шинэлэг хөрөнгө олт ороогүй. Шинэ одоо нийлүүлэлт гаргахад жоохон хэцүү. Тийм учраас хэдүүлээ commodity space дээр нэг дугаарт юу орж ийнэ гэх юм бол зэсийг харж байгаа. Дахиад жоохон бага зэргийн correction орчих юм бол хэдүүлээ тэр ERO copper компани руу нэмэлт хөрөнгө олт хийн. За дараа нь ерөөхдөө алтны consolidation-ыг хэдүүлээ хүлээж байгаа. Тэгээд гурав дахь нь ерөөхдөө нефт гэсэн юм байна. Гэхдээ нефтэн дээрээ заавалчгүй одоо заавалчгүй хөдлөх шаардлагагүй хамгийн ихтгэл өндөртэй юу юм бэ гэх юм бол энэ алт байна. Тэрний дараа нь бол зис. Окей. Хэдүүлээ энд юу харагдаж байна гэх юм бол өндөр нь бол бага зэрэгээр манай алт бол тэ bottoming хийж багшгүй. За ингээ Fibonacci ингээ зурчих юм бол тэ эхний retractment дээр ингээ харах юм бол 0.6-аас 3900 энэ ерөөхдөө саяхан support боллоо. Fibonacci бүтэн нэг move гэх юм бол хаан хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол энэ 3800 хүртэл ерөөхдөө унах магадaltaй. Тэр бол бас нөгөө 50 хоногийн moving average-тэй ерөөхдөө цуг. Тийм учраас энэ бол яг болоогүй гэхдээ та харж байгаа юм бол өчтөр бас нэг өнөөдөр бас нэг сайхан ногоон candle байна. Ерөөхдөө нэг 80-90 доллараар өсөө явцсан байгаа. Тийм учраас энэ томоохон паниктай хөдөлгөөнүүд ерөөхдөө байхгүй болж эхэлж байна. Тийм ерөөхдөө flash out болсон сул хүмүүс, шуналтай хүмүүс, айцтай хүмүүс ерөөхдөө одоо хөөгтэй гарцсан. Тэгээ энэ candle бол нэлээд цэвэрлэгээ хийсэн. Энэ бас нэлээд томоохон цэвэрлэгээ. Тэгээ одоо ерөөхдөө жоохон sideways consolidation ингээл яваал 50-day moving average-тэй ерөөхдөө уулзаад ингээ явчих юм бол ойролцоо нэг сар хагасын дараа хэдүүлээ хамгийн тэрнээс өмнө ч байж магадгүй ерөөхдөө энэ алт мөнгө рүү буцаагаад хөрөнгө олт хийх ерөөхдөө цаг болцсон байх шиг байна л да. Удахгүй тийм хэдүүлээ тэрнэр зүгээр 50 хүлээцгээ. Окей. Мөнгөнээрээ бол ерөөхдөө яг адилхан юм харагдаж байна. За сүүлийн 2 өдөр S&P 500 QQQ Dow Jones гэх мэт шин юу дэшээ чир явсан бэ гэх юм бол Nvidia тий энэ chip hyperscaler-ууд гэхдээ өнөөдөр ерөөхдөө буцаага жоохон gapping down болж байна. Та харж байгаа бол 687 дээр хаалт хийсэн pre-market дээр 685 дээр явж байгаа S&P 500 QQQ бүгдээрээ тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм бол доор хаяж энэ gap-ыг удахгүй нөхөх байх. Яагаад гэх юм бол структур байна л да. Энд нэг жоохон структур байна зах зээл дотор. Гэхдээ эндээ нэг gapтэй ер нь бол
энэ gap-уудаа fill хийх байх. Тэгээ өнөө маргааштай зах зээл дээр нэг сүртэй хөдөлгөөн бол гарахгүй. Энэ S&P юуны хувьд бол гэхдээ хэдүүлээ одоо манай бидний биткойн позиц ингээ харахаар ер нь бол биткойн сулраад эхэлж байна. Тэгээ саяхан энэ 200-day moving average жоохон support болсон. Одоо яг энэ support-ны доогуур орох гэдэг энэ хамгийн сүүл хизээ ингэсэн бэ гэх юм бол тий энэ оны 3 сарын үеэр таад нь харж байгаа бол бас нэлээд хурц унсан 74,000 хүртэл унлаа. Тэгээ одоо ерөнхийдөө харцгаая. Broadening тэ нөгөө зэсийн чартыг яг эргүүлчих юм бол яг энтэй төстэй юм харагдаж эхэлж байгаа. Тийм учраас энэ бол broadening megaphone маягийн юм болж байгаа. Тэгээд ер нь бол биткойн суларч байгаа. Дараагийнх дээр хэдүүлээ. Энэ IonQ харцгаая. Ер нь бол sideways яваалаа тэ таад нь харж байгаа бол хэдэн хоногийн өмнө $52 хүртэл ингээ явсан. Буцаага 65 хүртэл. Тэгээд RSI нь ерөөхдөө дарагдсан. Earnings бол одоо 7 хоногийн дараа тэгээд хэдүүлээ IonZ буюу Rigetti Computing-ийн позиц ер нь бол энэ IonQ тайлан гарахаас өмнө хэдүүлээ хаана. Яг гэх юм бол энэ scam хийж байгаа компаниуд яаж магадгүй тийм учраас хэдүүлээ IonZ дээрээ ядаж нэг 4.2 гих мэт чинь тиймэрхүү үнэ ханшин дээрээ гарчмаар байна тийм ээ. Энэ IonZ позиц одоогийн байдлаар 3.6 дээр явж байна. Тэ 3.6 дээр явж байна. Өчтөр 4 хүртэл хүрсэн. Хэдүүлээ харцгаая. Энэ бол буцаагаад доош унах хаа. Саяхан хэдэн квантум чуулганууд болсон. Тэндээ бас Jensen Huang очиж исэн. Нэг сайн магтсан ч юм байхгүй. Тэгээд энэ IonQ ерөөхдөө хэдүүлээ харцгаая. Одоо тайлан гаргана танилцуулна. Тухайн үед жоохон pop хийчих юм бол тухайн үед бас хэдүүлээ нэмээд эсвэл шинээр дахиад орох те Rigetti Computing эдгээр бүгдээрээ ерөөхдөө одоо буурч эхэлж байгаа. Rigetti 12 хоногийн дараа тайлангаа харуулна. Тэгээ хэдүүлээ жоохон боломжтой бай. Энэ үеэр ерөөхдөө тайлангаа гаргана. Тухайн үед ерөөхдөө бас гарцсан байвал зүгээр эсвэл позицийнхаа тал малын нэгэ зараад байж. Окей, тэгээд энэ доллартай хэдүүлээ зэсийн үн ханш өргөжлүүлээ харъя, биткойн өргөжлүүлээ харъя. Энэ quantum computing дээр анхааралтай бай. Тэгээд энэ алтны үн ханш, мөнгөний үн ханш яг ингээд sideways consolidation өргөжлүүлээд явах юм бол хэдүүлээ удахгүй бидний энэ TLT позиц багасгаад тэгээ буцаагаад юу л орох магадaltaй шүү. Алтны уурхайн компани руу орох магадaltaй. Тэгээд бидний EUO хараад үзэх юм бол дэжгүй үсэл явж гин энэ удаан хугацааны позицууд евро суларч гин, доллар чангарч гин, доллар чангарч байгаа ерөөхдөө биткойн бас жоохон суларч байгаа. Тэгээд өнөө маргааш дараагийн нэгд өдөр хүртэл энэ S&P 500 QQQ гэх мэт чинь жоохон бууралтай байх бах. Тэрийг хэдүүлээ зүгээр хүлээж. За тэгээд та Германд байгаа юм бол Германд бүтэн сая өдөр 2 хоногийн дараа 11 сарын 1-нд сургалт болох ч байгаа. Тэрний мэдээлэл доор байгаа шүү. Тэгээд Берлинд сургалт нэр уулзцгаая. Бай бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.